Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Жудиложи подкастын маань 69 дахь дугаар үгээр та бүхэнд хүрж байна. Тэгээд энэ удаагийн дугаарыг оюун дэлгэр болон мягмар сүрэнээр хөтлөн явуулж байна. Энэ удаагийн дугаараар манай оюун дэлгэр маань ер нь төдийлөн хөндөгдөөд байдаггүй хэрнээ практикт айгүй түгээмэл байдаг нэг үйл ажиллагаатай холбоотой маргааныг ярихаар бэлтгэсэн байна. Энэ маань бол натратын үйл ажиллагаатай холбоотой тий. За бид нар натратын үйл ажиллагаа гэж бодохоор ердөөсөө нэг мөнгө аваад тамга дарж өгдөг ажиллагаа гэж айгүй одоо юу гэдэг энгийнээр гэх юм уу те ойлгох гээд байдаг. Тэгээд одоо иргэний үнэлэхээ натратаар батлуулаад ир гэдэгтэй холбоотой баг комеди байдаг л юм юу лээ те. Тийм байдаг. За гэтэл энэ натратын үйл ажиллагаа маань ерөөдөө бас одоо энэ гэрээ хилцэлтэй холбоотой гэдэг ч юм уу те за өв залгамжлалтай холбоотой гэдэг ерөөдөө энэ эрх зүйн одоо талуудын хоорондын харилцаанд уг нь бол нэлээдгүй чухал үүрэг гүйцэтгэдэг ийм одоо үйл ажиллагаа байгаа тий. За тэгээд үүнтэй холбоотой сонирхолтой маргааныг ярихаар комент бэлтгэсэн байна. За тэгээд хэдүүлээ шууд маргаандаа орцгоё. За энэ маргаа маань болохоор зээлийн гэрээтэй холбоотой одоо маргаан хянаа шийдвэрлэх явцад яг нөгөө нотроттой холбоотой хуулийн залтыг дээд зүгээс тайлбарладаг маргаан байгаа. За тэгээд маргааныхаа талуудыг танилцуулахад нэхэмжлэгч нь иргэн Б, за иргэн С гэдэг хүн байгаа. За хариуцагч нь бол хоёр этгээд байгаа. Эхний хариуцагч нь натротч буюу иргэн Н гэдэг хүн. За энэ хүнийгээ бол натротч гэж хэлээвчээ. За нөгөө нэг хариуцагч нь болохоор У гэдэг хүн байгаа. За энэ хүн маань болохоор ерөнхийдөө зээлдэгч ийм хүн байгаа. За тэгээд гэрч бас байгаад байгаа. За эхлээд үйл баримтаа танилцуулчаа дараа нь ер нь хэмжлийн шаардлага танилцуулъя. Одоо сая дурдаад байгаа маргааны оролцогчд маань яг ямар одоо эрх зүй харилцааны улмаас ингээ маргаа үүссэн бэ гэдг нь бас чухал байгаа. За энэхүү маргааны хувьд бол ерөнхийдөө зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүссэн. За тэгээд зээлдүүлэгч нь болохоор зээлдэгчид 2015 онд одоо 2012 оноос эхлээд 2 удаагийн давтамжтай мөнгө зээлсэн байдаг. За 2012 онд бол 9700 Америк доллар, за 2013 онд 2500 Америк долларыг тус сарын 8% хүүтэйгээр зээлдүүлсэн. За тэгээд 12 онд ингэж одоо 12 оноос хойш 2 удаагийн давтамжтай мөнгө зээлснийхээ дараа 2015 онд ер нь энэ нөгөө зээлээ баталгаажуулаад бичгээр гэрээгээ нөхөж хийсэн байдаг. За тэр бичгээр хийж байгаа 2015 оны гэрээний нэр нь болохоор талуудын хооронд үүссэн зээлийн хүүг баталгаажуулах эргүүлэн төлөх тухай гэдэг нэртэй юм гэрээ хийсэн. За тэгээд энэ 2015 оны 11 сарын байдлаар бол зээлийн төлбөр яаж одоо өөрчлөгдөж байгаа вэ гэхлээр үндсэн зээлсэн мөнгө маань нэлээд 10,200 Америк доллар. За тэгээд зээлийн хүү нь бол сарын 8% гэж дурдсан. За тэгээд энэ тооцоолоод бодвол 9794 Америк доллар гээд за нийт зээлийн үнийн дүн маань бол 20,000 Америк доллар хүрсэн. За тэгээд ерөөдөө энэ зээлийг одоо эргэн баталгаажуулах тэр гэрээний дагуу 2015 оны 11 сарын 30-ны өдөр бол зээлдэгч маань одоо зээлдүүлэгчид мөнгийг эргэн төлнө гэдэг ийм агуулгаар гэрээг байгуулсан байдаг. За хэрвээ энэ тогтоосон хугацааны дотор зээлийг эргэн төлөөгүй болвол 0.5%-аар алдан тооцноо гэд иймэрхүү тогтолцоотой гэрээ хийдгээ. За тэгээ энэ зээлийн харилцаа маань зөвхөн одоо зээлдэгч зээлдүүлэгч гэсэн хоёр субъектийн хооронд өрнөөгүй дунд нь зээлдүүлэгчийн дүү гэд хүн байгаа. За энэ зээлдүүлэгчийн дүү маань бол одоо маргааны хувьд нөгөө хариуцагчийн маань нэг болоод байгаа. За энэ зээлдэгчийн дүү яаж орж ирдэг вэ гэхэлэр ерөнхийдөө энэ одоо шүүгд өгсөн тайлбараас нь харахад зээлдүүлэгч маань одоо Япон улсад ажил хийдэг тийм хүн байсан. За тэгээд Япон улсад ажил хийгээд нөгөө нэг одоо олсон мөнгөний гэх юм уу те дүү нь зээлдүүлэгчийн дүү шүү. За зээлдүүлэгчийн дүү нь болохоор одоо Монгол улсад байгаа тэр зээлдэгч хүнд ингэж дамжуулж өгдөг байсан ийм үйл баримт харагдаад байгаа. За тэгээд ер нь бол 2015 оны 11 сард одоо гэрээний дагуу зээлийн үнийн төв төлөх ёстой байсан боловч зээлдэгч маань хугацаанд төлөөгүй. За тийм учраас нөгөө зээлдүүлэгчийн дүү, за зээлдэгч гэдэг энэ гурван субъект маань 2020 оны 7 сард дахиад нэг гэрээ байгуулдаг. За тэр гэрээнийх нь нэр нь болохоор төлбөр барагдуулах гэрээгээд. За тэгээд тухайн гэрээгээ бас натратаар гэрчлүүлж байгаа. За тэгээд гэрээний тохиролцоо нь юу вэ гэхлээр зээлдэгч маань
одоо зээл болон зээлийн хүүгээ эргүүлэн төлөөгүй одоо тэр төлбөрөө яг 2020 оны 7 сард энэ гэрээ байгуулагдаж байгаа. За энэ төлбөрийг төлөх 2 сарын хугацаа өгөөд 2020 оны 9 сарын 20-ны дотор одоо энэ төлбөрийг зээлдүүлэгчийн дүүд төлнө гэдэг ийм агуулгыг бол гэрээнд тусгасан байдаг. За тэгээд нөгөө 20 мянган $10 гээд 15 оны үед тийм байсан үнийн дүнгээсээ зээлдэгч маань бас тодорхой үеийн төлсөн юм бэлээ. Тэгээд 2020 оны энэ гэрээ их байдлын үеэр гэрээ хийх үеийн байдлаар 16 мянган $10 төлбөрийн үлдэгдэл байсан. За тэгээд тухайн гэрээн дээр одоо 20 оны тэр төлбөр барагдуулах гэрээн дээр тусгагдсан өөр нэг заалт нь юу вэ гэхлээр за зээлдэгч маань төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээг бол төлбөр авагч буюу одоо нөгөө зээлдүүлэгчийн санаачлагаар цуцласан тооцоод натуратын мэдэгдэх хуудас үйлдвэрлэн цохих шатны одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар төлбөрийг барагдуулна гэд ийм тохиролцоо хийсэн байна. За ер нь бол үндсэндээ энэ тохиролцооны үр дагавар нь юу вэ гэхлээр одоо зээлдэгч маань энэ 20 оны 9 сарын 20-ны өдрийн дотор одоо төлбөрөө төлөхгүй болвол шууд зээлийн гэрээ цуцлагдсан тооцоод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа руу одоо ингээ эргэлт буцалтгүй шилжээд ерөнхийдөө зээлдэгчээс одоо ямар нэгэн байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар бол мөнгийг гаргуулах ийм эрх зүйр дагавар үүсчихэж байгаа гэсэн үг. За тэгээд зээлдэгч маань одоо 9 сарын 20-ны дотор мөнгөө төлж чадаагүй. За тэгээд үүнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрөөд нөгөө төлөгдөөгүй үлдсэн 16 мянган $10 дээр 640 $10 одоо алдан тооцоод нийт 16 мянга $640 бол одоо төлбөр төлөгчөөс төлбөр авагчид гаргуулах мэдэгдэх хуудсыг нотариат бол үйлдсэн байдаг. А тэгээ нөгөө хүнд одоо энэ мөнгийг олгуулах гад байгаа вэ гэхлээр зээлдүүлэгчийн дүүд олгуулахаар ингэж үйлдсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ нөгөө зээлдэгчийн маань хувьд ямар нөхцөл байдал үүсэж байгаа вэ гэхлээр одоо зээлийн төлбөрийг төлөхгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх ийм үр дагавар шууд үүсэж байгаа гэсэн үг. За тийм учраас манай зээлдэгч маань одоо яг энэ маргааны дагуу шүүхэд хандаад байгаамаа. За тэгээд энэ маргааны хувьд нэхэмжлэгч нь бол зээлдэгч. За хариуцагч нь бол одоо нөгөө зээлдүүлэгчийн дүү болон нотариат энэ хоёр хүн байгаа. За тэгээд зээлдүүлэгчийн дүүд холбогдуулж ямар одоо хэмжээний шаардлага гаргадаг вэ гэхлээр 2020 онд байгуулсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус тооцоолъё гэдэг нь хэмжээний шаардлагыг зээлдүүлэгчийн дүүд хандаж гаргаж байгаа. За харин төлбөр барагдуулсан гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүг тооцоолох тухай хэмжээний шаардлагыг нотариатчид хандаж гаргаж байгаа. За тэгээд ийм хоёр үндсэн хэмжээний шаардлагатай маргаан ингээд шүүхтэр үүссэн байдаг. За тэгээд за ер нь бол нөгөө шүүхийн шатанд бол талууд одоо тайлбар өгж байгаа. За хариуцагчдээ одоо нөгөө хариуцагч зээлдүүлэгчийн дүүгийн хувьд гэвэл өмнө нөгөө хальт дурдсанчлан одоо эгчийнхээ Япон улсад ажиллаж явсан мөнгийг ер нь зээлдэгчид ингээд зээлдүүлсэн. За тэгээд эгч нь болохоор нөгөө өөрөө Японд байгаа учраас зээлдэгчтэйгээ одоо бичлэн гэрээ хийх боломжгүй. Тэнгүүтээ ДУ-г 2015 онд тэр зээлийн төлбөрийг баталгаажуулаад гэрээ хийгээд гэж хэлсэн байдаг аа. За тэгээд 2015 оны тэр одоо нэг төлбөр баталгаажуулсан гэрээний дагуу ерөнхийдөө энэ зээлийн шаардах эрх надад шилжсэн гэж одоо зээлдүүлэгчийн дүүн тайлбарлаад байгаа юм. За тэгээд ер нь иймэрхүү тайлбарыг өгдөг. За хариуцагч нотариатч маань ямар тайлбар өгдөг вэ гэхлээр за зээлдэгч болон одоо зээлдүүлэгчийн дүү хоёрын хооронд 20 оны нөгөө төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. За энэ гэрээг бол нотариатчийн зүгээс нотариатын тухай хуульд заасан тэгш эрхийн үндсэн дээр одоо талууд байгуулж гин үү? За гэрээ байгуулахдаа аль нэг талын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөд автсан уу? За гэрээний агуулга нь үйлчлүүлэгчийн одоо хүсэл зориг бүрэн илэрхийлж чадсан уу? За тэгээд гэрээний улмаас үүсэх үр дүнд одоо энэ талууд бодитоогоор ингэж хандж байгаа юу үгүй юу гэдэг зэрэг зүйлсийг нэгтсэлний үндсэн дээр бол гэрээг баталгаажуулсан гэж тайлбарладаг. За тэгээд энэ нөгөө мэдэгдэх хуудас үйлдсэн нь бол нотариатын тухай хууль заасны дагуу одоо мэдэгдэх хуудас үйлдэхээс татгалзах үндслэл байгаагүй учраас мэдэгдэх хуудас үйлдсэн гэж хэлээд ерөнхийдөө ингээд хэмжээний шаардлагыг аль аль талууд бол хэмжээний шаардлагыг татгалзаж хариу тайлбар өгдөг байгаа. За тэгээд одоо шүүхийн шийдвэр рүү орцгоё. За анхны шатны шүүх болохоор хэмжээний шаардлагыг ер нь хангаж хэмжээний шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлсэн. Өөрөөр хэлбэл одоо нөгөө талуудын оронд 2020 онд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр юм байна.
За тэгээ нотариотчийн үйлдэл хуульд нийцсэн юм байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа. За яагаад ингэж хийдэг вэ гэхлээр за нөгөө 2015 онд талууд нөгөө одоо төлбөрийг баталгаажуулах ийм гэрээ хийсэн байдаг. За 2015 оны тэр төлбөрийг баталгаажуулах гэрээнд бол зээлдэгчийг төлөөлж одоо бүрэн эрх зээлдүүлэгчийг төлөөлж гэрээний одоо хэрэгжилтэд хяналт тавих эрхийг одоо зээлдүүлэгчийн дүүд ингээд олгохоор заасан юм байна. За энэ зээлдүүлэгчийн дүүд одоо зээлдүүлэгчийн нэрийн өмнөөс ингэж гэрээнд хяналт тавих эрх олгосон нь өөрөө иргэний хууль заасан шаардлагатай эрх шилжүүлэх зохицуулт юм байна гэж тайлбарладаг. За энэ ямар заалт байдаг вэ гэхлээр иргэний хуулийн 123-ийн 1 дээр за шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж байгаа. За энэ заалтын агуулга нь юу вэ гэхлээр ерөнхийдөө одоо шаардах эрхээ өөр этгээд рүү шилжүүлсэн тохиолдолд одоо үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй. За хэрвээ зээлдэгчид мэдэгдэг бол зээлдэгч маань хамгийн анхны одоо зээлдүүлэгчтэй үүргээ гүйцэтгсэн хിവэрэ байна. Хэрвээ зээлдүүлэгчид одоо шаардах эрх шилжүүлсэн талаар мэдэгдвэл шаардах эрхийг шилжүүлэн авсан этгээдэд одоо зээлдэгч маань үүргээ гүйцэтгэж төлбөрөө төлөх явах ёстой гэсэн зохицуулт байгаа. За тэгээд иргэний хуулийн 123-ийн 8 дээр хууль буюу гэрээний заасан хэлбэрээр хийх хилцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хилцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэд. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь зээлийн гэрээгээ талууд анханасаа бичгээр хийсэн бол шаардах эрх шилжүүлэх гэрээгээ ч гэсэн одоо бичгээр хийнэ гэх мэтчлэн ерөнхийдөө энэ хэлбэрийн шаардлагыг яг шаардах эрх шилжүүлж байгаа хэлцэл дээр ч гэсэн баримтлана гэсэн ийм агуулгатай заалтууд байдаг. За энэ заалтын дагуу ерөнхийдөө энэ зээлдүүлэгчийн дүүн зээлдүүлэгчээс одоо шаардах эрхийг шилжүүлэн аваад үр дүнд нь зээлдэгчээс бол энэ зээлийн төлбөрийг шаардах эрхтэй этгээд болсон юм байна гэдэг дүгнэлтийг одоо анх шатны шүүх хийж байгаа. За тэгээд тийм учраас энэ нөгөө шаардах эрхийг одоо өөртөө шилжүүлээд авсан байгаа учраас 2020 онд төлбөр барагдуулах гэрээг одоо энэ зээлдүүлэгчийн дүүн зээлдүүлэгчтэй хийгээд за тэгээд тэр гэрээг нотариотоор баталгаажуулсан нь бол хуульд нийцсэн эм хүчин төгөлдөр байна гэж дүгнэдэг. За ингээд нэхэмжлэгчийн одоо нөгөө нэхэмжлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болсон учраас нэхэмжлэгч маань давзаалдах журмаар гомдол гаргадаг. За нэхэмжлэгч маань бол зээлдэгч хүн байгаад байгаа. За тэгээд давзаалагчдын шүүхийн хувьд гэвэл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа. За давзаалагчдын шүүх нэлээд өөр дүгнэлт хийдэг. За одоо 2015 оны гэрээгээр бол зээлдүүлэгчийн дүүг одоо анхан шатны шүүхийн дүгнэлтээр бол 2015 оны гэрээгээр зээлдүүлэгчийн дүү нь одоо нөгөө зээлдүүлэгчийн шаардах эрхийг шилжүүлж авсан гэж тайлбарладаг бол давзаалт шатны шүүх бол 2015 оны тэр гэрээ маань шаардах эрх шилжүүлсэн гэрээ биш харин зээлдүүлэгч буюу одоо нөгөө Япон улсад амьдарч байгаа ихчийгээ төлөөлөх эрхийг одоо дүүд нь өгсөн буюу ийм төлөөлөлтийн харилцаа үүссэн байна. Иргэний хувьд заасан шаардах эрхийг шилжүүлэх харилцаа биш төлөөллийн харилцаа үүссэн юм байна. За тэгээд зээлдүүлэгчийг бол одоо зээлдүүлэгчийн дүүн ингээд төлөөлөх эрхийг тэр гэрээгээр олж авсан юм байна гэж дүгнэдэг. За тэгээд 2015 онд байгуулагдсан тэр одоо төлөөлөлтөй холбоотой гэрээний маань одоо төлөөллийн хүчин төгөлдөр хугацаа нь бол 1 жилийн хугацаатай. За тэгээд 2015 онд олгосон тэр төлөөлөл бол 2016 онд бол одоо дуусгар болсон эрх зүйн одоо үр дагавар үзүүлэхгүй болсон. За тэгээд ДО-гийн одоо нөгөө дүүгийнх нь төлөөлөх эрхийг 2016 онд дуусгар болсон учраас 2020 онд тэр төлбөр барагдах гэрээг байгуулсан нь иргэний хуулийн одоо 56-гийн 1-8 заасан хууль заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрлгүй хийсэн эцэлд хамаарж байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Энэ нөгөө зохих этгээдийн зөвшөөрлгүй гэдэг нь одоо төлөөлөх бүрэн ирэхгүй байж гэрээ хийснийг дүүцүүлж тайлбарлаад байгаа. За тийм учраас бол одоо энэ төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бус гэж үтсэн. За тэгээд нотариочийн зүгээс бол одоо энэ төлөөлөгчийн бүрэн эрх буюу энэ одоо дүүн төлөөлөх эрх яг шаардлага хангасан эсхийг нэгтлэх үүргээ биелүүлээгүй байна. За тийм учраас нотариотын нөгөө гэрээг гэрчилсэн үйлдэл за тэгээд тэр гэрээнийхээ зохицуултын дагуу нотариотын мэдэгдэх хуудас үйлдэлсэн тэр одоо үйлдэлүүд бол тус тус хүчингү гэж үтсэн. Ингээд хэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангасан гэсэн үг. За тэгээд улмаар одоо хоёр хариуцагч маань хуйлаа хяналтын журмаар гомдол гаргадаг. За улсын дэд жүгийн хувьд гэвэл гомдлын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаад за давзаалт шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байдаг.
За ингэхдээ болохоор иргэний үеийн нөгөө төлөөлөлтөй холбоотой хэд хэдэн зохицуулт, за тэгээ нотротын хуулийн холбогдох зохицуултуудыг тайлбарлан хэрэгжилсэн. За тэгээд ер нь нөгөө дээд жүгийн одоо энэ тогтоолуудыг харуул хамгийн эхлээд талуудын нөгөө маргааны зүйл юу вэ нэ гэдгийг ялгаж салгаж дүгнэдэг. За тэр дээд жүг одоо талуудын маргааны зүйлийг яаж тодорхойлж ийн гэхлээр за талууд бол 2012 оноос эхлээд ерөнхийдөө тэр зээлдэгчид мөнгө зээлсэн үйл баримтын талаар маргаагүй. За тэгэхэд тухайн мөнгөө зээлүүлж явж байгаад одоо 2015 онд буюу араас нь нөхөж энэ талуудын хооронд үүсэн зээлийг үг баталгаажуулах эргүүлэлтэн төлөх тухай гэдэг гэрээг бичгээр хийсэн гэдэг дээр талууд бас маргаагүй. За талууд яг юун дээр маргаад байгаа вэ гэхлээр 2020 онд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаад байгаа. За тэгээд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүү яаж гарч байгаа вэ гэхлээр за анхан шатны шүүх бол одоо гэрээг хүчин төгөлдөр гэж төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнээд байгаа бол давзаалдах шатны шүүх бол тус гэрээг хууль заасан цохигт эдийн зөвшөөрлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнээд ийм хууль хэрэглээний хувьд бол зөрүүтэй дүгнэлт хийж байгаа. За тэгээд энэ дээр бол одоо дээд шүүх давзаалдах шатны шүүхийн дүгнэлтийг илүү залруулах байдлаар тайлбараад бичсэн байлээ. За иргэний үеийн 66 дугаар зүйлийн 1-р хэсэгт төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хилцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоолох бол төлөөлөгчийн хүсэл зоригийг илүү харгалзан үзнэ гэдэг заалт байгаа. Тэгэхээр нөгөө төлөөлөгч нь хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлсэн гэдэг нь одоо энэ маргааны хувьд бол зээлдүүлэгчийн дүүн одоо өөрийнхөө яг төлөөлөхтэй тэр чиг үүргээ хангалтгүй илэрхийлээд яг нөгөө төлөөлөх одоо эрх олгосон хүрээнээсээ ч юм уу үр дагавраа бий болгож чадаагүй болвол за тэрийг хүчинтэй юу үгүй юу гэж үзхийг төлөөлүүлэгчийн шийднэ гэсэн юм агуулгатай байгаа. Тэгэхээр нөгөө зээлдүүлэгчийн дүүгийн одоо төлөөлөх эрхтэй байсан уу үгүй юу гэдгийг одоо зээлдүүлэгч нь ерөнхийдөө тодорхойлно гэсэн ийм агуулгатай заалт байдаг. За тэрнээс гадна дахиад иргэний үеийн 68-ийн 1 дээр төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс 3 дахь этгээтэй дүр мэдээ хилцэл хийсэн бол уг хилцэл хүчин төгөлдөр байхсаг нь төлөөлөөсөө этгээдийн зөвшөөрлөө шалтгаална. За ингээ яг анх талууд одоо хилцэл хийх үедээ төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй байсан. За тэгээд дур мэдээ төлөөлөх хийснийхэн дараа нөгөө төлөөлүүлэгч гээд байгаа этгээд нь за окей зөвшөөрөё гэвэл зөвшөөрч болно гэсэн ийм агуулгатай заалт байдаг. Тэр ерөнхийдөө нөгөө төлөөлүүлэгч этгээд маань энэ төлөөллийн хүчин төгөлдөр байдлыг бол ингээд хожим нь зөвшөөрөх үгүй юу гэдэг нь энэ маргаанд аюул ач холбогдолтой. За энэ маргааны хувьд болохоор яаж байгаа вэ гэхлээр 20 оны тэр төлбөр барагдуулах гэрээн дээр нэг тийм заалт байдаг нь 2020 оны төлөв барагдуулах гэрээг байгуулахдаа ерөнхийдөө 2015 оны тэр одоо зээллийг баталгаажуулах гэрээний заалтыг ишилсэн гэж талуу тайлбарладаг. За тэгээд тэр 2015 оны гэрээн дээр нь ямар заалт байдаг вэ гэхлээр гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдэгчийг төлөөлж бүрэн хяналт тавих эрхийг ДО-д олгох гэдэг ийм заалт байгаа. За энэ болохоор нөгөө ДО гэдэг нь зээлдүүлэгчийн дүүд ингээд гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдэгчийг төлөөлж бүрэн хяналт тавих эрхийг ингээд 2015 онд олгоцсон байсан. За тэгээд энэ заалтыг болохоор анхан шатны шүүх болохоор одоо нөгөө зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн заалт байна гэсэн бол давзаалдах шатны шүүх бол энэ бол төлөөлөх бүрийн эрх олгосон заалт байна. Гэхдээ төлөөллийн 1 жилийн хугацаа дуусгасан гэж ингэж ялгаатай дүгнсэн. За энэ дээр улсын дэд шүүх бол энэ заалтыг одоо шаардах эрх шилжүүлж байгаа заалт биш харин төлөөллийн заалт гэдэг дээр нь бол гэдэг дүгнэлтийг одоо давзаалдах шатны шүүхтэй ижил хийдэг. За өөрөөр хэлбэл энэ нөгөө гэрээний гүйцэтгэл хяналт тавих одоо эрхийг олгож байгаа нь өөрөө төлөөллийг нь одоо төлөөлөл олгосон одоо зохицуулт гэж үзээд за тэгээд энэ төлөөлөл олгосон зохицуултан дээр үндэслээд 20 он төлөв барагдуулах гэрээг байгуулсан байна гэж хэлдэг. За тэгээд нөгөө давзаалт засны шүүх болохоор энэ төлөөлөх 1 жил одоо бүр эрхийн 1 жилийн хугацаа өнгөрсөн гэдэг дээр бол дээд шүүх эсрэг тайлбар хийгээд энэ төлөөллийг нь одоо зээлдүүлэгч маань нөхөж зөвшөөрсөн юм байна гэдэг агуулгаар дүгнэлт хийдэг. За энэ зээлдүүлэгч маань одоо энэ төлөөллийг нь яаж нөхөж зөвшөөрсөн бэ гэхлээр хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад
одоо яг анхны зээлдүүлэгч маань шүүхэд гэрчээр мэдүүлэг өгдөг. За ингэхдээ бол одоо дүүгээ буюу тэр зээлдүүлэгчийг төлөөлж одоо нөгөө гэрээ 2020 он төлбөр барагдуулах гэрээ байгуулсан үйлдэлийг огт буруутгаагүй. За тэгээд ерөөсөө одоо тэр нөгөө намайг төлөөлөх хэрэггүй байсан зэргээр бол буруутгасан зүйл гараагүй учраас ерөнхийдөө энэ төлөөллийг нь хүлээн зөвшөөрсөн юм байна гэд миний өмнө тайлбарласан Иргэний хуулийн 68-ийн 1-т одоо нөгөө төлөөлөх бүрэн эрэхгүй этгээд дуран мэдээ хилцэл хийсэн бол за тэр хилцлийн хүчин төгөлдөр байдал төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөр шалтгаална гэдэг заалтын дагуу ер нь төлөөлүүлсэн этгээд нь бол одоо энэ хилцэл хийснийг зөвшөөрж байгаа учраас ерөнхийдөө төлөөлөл нь хүчин төгөлдөр мөн байна гэж үзсэн. Тийм учраас нөгөө давзаалдах шатны шүүхийн одоо 56-гийн 1-ийн 8 заасны дагуу нөгөө хууль заасан зөвшөөрлгүй хийсэн хилцэл биш. Харин одоо энэ төлбөр барагдуулах 2020 оны гэрээнд хүчин төгөлдөр хилцэл байна гэсэн дүгнэлтэд улсын дэд жүг хүрсэн. За одоо өнөөдрийн маргааны маань гол зангилаа хэсэг рүүгээ орох чинь. За энэ болохоор натуралын үйлдлийн тухай. Одоо ингээ яг шууд логикийн хувьд гэрээний хүчинтэй гэж үзээд байгаа юм бол натуралын үйлдэл бас хүчинтэй байх юм шүү гэдэг ийм дүгнэлт гарч магадгүй. За энэ дээр сонирхолтой болоо тийм нарийн дүгнэлтийг улсын дэд жүг хийсэн байдаг. За тэгээд давзаалт засны шүүх бол нөгөө натуралын одоо гэрээ гэрчилсэн үйлдэл хүчин төгөлдөр бус гэж тооцсон. За улсын дэд шүүхийн зүгээс энэ натуралын одоо гэрээ гэрчилсэн үйлдэлийг хүчин төгөлдөр бус болгосон шүүхийн шийдэл бол зөв. Гэхдээ энэ нөгөө хууль хэрэглээний тайлбар дүгнэлтийг нь бол залруулна гэж хэлдэг. За натуралын тухай хувьд одоо зарчмын шинжтэй хэд хэдэн заалтууд байт юм бэлээ. Тухайлбал натуралч гэрээ хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсхийг нэгтлэнэ. За тэгээд гэрээ хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх итгэмжлэл хууль заасан шаардлага хангасан эсхийг нэгтлэнэ гэж тус тус заасан байдаг. За тэгээд натуралчийг одоо төлбөр барагдуулах гэрээ гэрчилж байх тэр цаг мөчид одоо 2020 оны үед яг зээлдүүлэгчийг одоо нөгөө дүүн төлөөлөх бүрэн эрхтэй гэдэг ийм нөхцөл байдал бол натуралчийн хувьд аюул тодорхойгүй байсан. За илэрхий тийм үйл баримт байгаагүй гэж үзээд байгаа. За энэ зээлдүүлэгчийг одоо энэ дүүн төлөөлөх хэрэгтэй байсан гэдэг үйл баримт хизээ илэрхий болсон бэ гэхлээр хэргийг одоо шүүхийн журмаар хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдүүлэгчийг одоо нөгөө гэрчээр дуудан оролцуулах гэх мэтчлэн байдлаар бол төлөөлөх бүрэн эрхтэй юм байна гэдгийг нөхөж тогтоосон. За энэ үйл баримт бол яг гэрээ хэлцлийг натуралыг гэрчлэх үед бол огт тодорхойгүй байсан үйл баримт байна. Тэгэхээр одоо натуралч өөрө төлөөлөх бүрэн эрх нь тодорхойгүй байхад төлөөлөх бүрэн эрхтэй гэж одоо энэ 20 оны гэрээг гэрчилсэн үйлдэл нь бол натуралын тухай хуульд заасан одоо тухайн тодорхой бус нөхцөл байдлыг нэгтлэх үүргээ биелүүлээгүй гэдэг одоо ийм юунд хамаарж байгаа. Ерөнхийдөө гэрээг гэрчлэхгүй байх үндслэл болох байтал гэрээ гэрчилсэн үйлдэл нь хууль зөрчсөн байна гэж үзээд натуралт чинь гэрээ гэрчилсэн үйлдэл за тухайн гэрээгээ үндэслээд нөгөө мэдэгдэх хуудас үйлдэлүүдийг нь тус тус хүчингү болгосон байдаг. Тэгэхээр одоо энэ дээр нөгөө төлөөлөх хэрэгтэй эсхийг хизээ мэдсэн бэ гэдгээс хамаарат яг ингээд натуралын үйлдэл дээр өөр дүгнэлт хийсэн ийм маргаан байгаа. Айгуу сонирхолтой маргаан байна. Би нөгөө ихний хэсгийг нь сонсож байгаа л за гэрээ ер нь хүчинтэй үлдчихэж байгаа юм байна да гэд ингээд ботсон чинь сүлд нь болохоор натуралын үйлдэл нь одоо хууль бус болоод хүчингү болохоор бас сонирхолтой. Ер нь бол нөгөө нэг зөвхөн натрат гэхээсээ гадна одоо тэр юу нас их сонирхолтой байна. Шаардах хэрэг шилжүүлж байгаа юм уу эсвэл төлөөлөл гэж үзэж байгаа юм уу гэдэг дээр хийж байгаа дүгнэлт нь бас нэлээд чухал сонирхолтой. Тэгээ мэдээж яг сүүлийн энэ нюанстай хэсэг буюу натратын гэрчсэн үйлдэл дээр бас сонирхолтой юм байна. Натратын угаасаа яг үүрэг болж байж байгаа тийм ерөөхдөө нөгөө янз бүрийн гэрээ гэрчилж байгаа тэгээд үйлдэл хийж байгаа тохиолдолд тэрнийхээ эргэн үр дагаврыг нь бас тайлбарлаж өгөх тэгээд эргээд нөгөө бүрэн мэдээлэлтэй байж ш тэрийг гэрчлэх мэрчлэх гэдэг нь бол натратын үүрэг болоо явчихж байгаа болохоор харин тий нөгөө натуралын хуулийн харахаар натуратаас нэлээд олон үйлдэл хийдэг юм байл л дээ. Бүр 13 үйлдэл байгаа байхгүй юу? За тэрний нэг нь бол саяны гэрээ хэлцэл. За тэрнээс гадна гэрээслэл, өвлөх эрхийн гэрчлэгээ олгох, итгэмжлэл гэрчлэх, за эд хөрөнгийн бүртгэл гэх мэтчлээ. Тэгэхээр нөгөө одоо дээд зүг ингээл нэг гэрээний хүчинтэй бол нөгөөх нь дагаад хүчинтэй энэ төр гэхгүйгээр ер нь гэрээ хэлцэл болгоны хүчин төгөлдөр байдлыг ингэж ялгаж нарийн дүгнэлт хийсэн нь нөгөө нэг
бусад шүүхүүдэд одоо аливаа маргааныг ийм нарийн нэгтэлж шийдвэрлэхэд ачаал бүгдтэй юм болов уу гэж харсан. Тийм ээ, тийм ээ. Тэгээд мөн нөгөө цаашдаа бас натратчдын хувьд бас айгүй ер нь анхаарал зохихоор тийм шийдвэр гарсан байна гэж харж байна тий. Ерөөхдөө Аха. одоо нөгөө натратаар гэрчилж байгаа үйлдэлтэй нэлээдгүй хариуцлагатай хандхаар хандах шаардлагатай гэдэг нь харагдсан. Тийм нөгөө талууд л энэ гэрээгээ барьж ирэхээр нь би гэрчилсэн гэж угаасаа хэлж болохгүй шүү дээ. Тийм, тийм. Доторх заалт Тэр нь чинь нөгөө хүчинтэй байна уу гэдэг анхан нь. шатны Аха. тийм анхан шатны одоо юу гэдэг энэ гэрээн дээр гарын үсэг зурсан хоёр хүн нь яг над дээр үнэхээр биечилж ирээд гэрээгээ байгуулж байна гэдэг анхан шатны шалгалт хийхээсээ гадна эргээд нөгөө харилцаа руу норж эргээд энэ хүмүүс бас энэ гэрээг хийх эрхтэй хүмүүс байж үгүй юу гэдэг ч юм уу те энэ гэрээ чи ер нь юу влээ гэдэг дээр нь бас ийм харах хэрэгтэй гэдэг нь харагдчихээн л да тийм натрачдын хувьд. Мгм. Мгм. За За. баярлалаа. Сонирхолтой маргаан ярьж өгсөн Ойкада баярлалаа. Тэгээд бидний энэ удаагийн дугаар маань энэ хүрээд дуусж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. За баяртай.